За сайн байна уу. Өнөөдөр миний хөтлж байгаа анхны нэвтрүүлэг эхэлж байна. Тэг өнөөдрийн нэвтрүүлэг дээр Монгол Улсын их хурлын орлогч дараах хууль зүйн яамны сайд. За миний хувьд бол журмын нөхөр хоёр хувьсгалд хамт оролцлоо. Ирчилсэн хөдөлгөөн байгууллагаас эхлээл дараа нь одоо иргэний хөдөлгөөн байна. Ингээд Монголд өрнөсөн бүхэл 26 жилийн хууль эрх зүйн талаас нь тайлбарлах, бид юундаа алдаад байна, цааш яахаар байна гэдгийг гаргалгаатай гарах. Экспертийн хувьд өнөөдөр хүндтэйгээр уулзаад би ч гэсэн өөрөө хувцасаа жоод каст үзүүгээд энэ тэмдэг хаамаа нэг тэмдэг юм дээ. Бүгд ч зөнгөө зүж амтсан гоочлаад. Зүгээр би бас дотроо очихгүй за их хурд ордох дарга хүнтэй уулзсан хүндлээд зөнгөө хавз. За ингээд журмын найзаа урьсан учраас бидний яриа асар хингийн байна. Ингээд манай сонсогчид хамгийн сонирхож байгаа юм яагаад бид хөгжихгүй байна гэдэг л асуулт байгаа. Тэгэхээр бид нэг яагаад хөгжихгүй байна гэдэг асуултаа жоохон задлаж яриад тэгвэл яагаад бид нар хөгжихөр байна гэдэг. Ер нь ирэх гэгээлэг гэрэл гэгээтэй талаас нь харна. Мөн зөндөө байгаа бидний дунд ярьж байгаа бүр болохгүй юм бол зөндөө юм би сайн хүн гэж нь хорвоод байхгүй, муу хүн гэж нь хорвоод байхгүй, сайн үйлс гэж би муу үйлдэл гэж бас бий. За муу үйлдэлийг яагаад засаж залруулж болохгүй үйлдэлийг муу үйлдэл гэдэг. Монголд энд хангалттай байна. Оюун толгой гэрээг бид нар бол яагаад сайн үйлс гэж хэлэхгүй юм бол муу үйлдэл яагаад засаж залруулж болохгүй юм шиг харагдаж байгаа бол бас залруулж болно. Тариага зөргийн хөд байна ус. Ингээд гол за ингээд сүлд нь таван толгойн асуудал байна. Хууль эрх зүйн асуудал байдаг, засаг захиргааны асуудал байдаг. Асуудал их байгаа. Гэхдээ гарц бий. За ингээд танаас эхлэе. Тэгэхээр юуны бид хар тийм боломж ярих боломж олгож байгаа энэ телевизийнх талархах хэрэгтэй гэдэг хэлмээр байна. Тэр л голдож одоо хугацаач шүү байна тийм үү? Сонгуулийн өмнө болчихсон. Тэгэхээр одоо энийг чухал одоо үе гэж ядаа юм хэлмээр байна. Хоёрдугаар өөрөөх чухал зүйл хэллээ. Тэгэхээр 90 онд л одоо анх танд болж ирсэн. 26 жил өнгөрсөн байна. Энэ хооронд Монголын ард түмний одоо өсөд дэвжсэн чинь олон ажил байна. Хамгийн гол нь одоо бидний алдж байгаа онж байгаа юм бол даад авшиг болсон шиг ойлгож байгаа л да. Гэхдээ хамгийн гол нь өөрөө гэгээлэг хэллээ. Гарц байна гэдэг. Тэгэхээр би саяхныг Оросын том одоо эрдэнтний өгүүлэл уншлаа л да. За. Тэгээ манай ахмад юусоо гарцлж чухалж хайгаад байгаа байхгүй юу? Гэтэл яг нэг тэр асуудлаа хоног гэдэг хамгийн чухал гэж ярьж байгаа. Тэгвэл ч төөрөөд өөр шүү дээ. Божигнаа гэдэг. Тэгэхээр яг асуудлаа оноод тэрнийг гарах, эмчлэх арга зам болох юм бидэнд байна л да. Тэгээ та асуудлыг хамгийн гол нь бас юмд байна гэж үзэж байна. Яг нь олон шалтгаантай гэж хэлмээр нь өөрөө түрүүн ч бас хэллээ тийм ээ. Тэгэхээр хамгийн сул шалтгааныг нь төндөж ярих зүйтэй болов гэж бодож байна л да. Яг нь өөрөө 26 жилийн одоо туршихыг харна гэж одоо надад ойлгодлоо. Тийм хамгийн чухал юм байна. Тэгэхээр бид ухаан 1900 онд өөрөж нь одоо англиар оролцсон хөдөлгөөний тусламжаар нийгмийн амьдралыг одоо хөдөлгөөнд оруулж хуучин тогтолцож байгаа нурааж ингэж эхэлж байсан. Улс төрийн хүрээний том зорилтууд одоо 25 жил гайгүй бас хийгдсэн. Эдийн засгийн хүрээ, оюун санааны хүрээ, нийгмийн хүрээ гэсэн том өрөөд авч ярих хэрэгтэй юм л да. Тэгэхээр одоо би ингээд хуульчны дээр харах юм бол нэг чимдгээ ярьдаг шиг энэ бол бид үнэхээр солгоогоор юм шиг явчихлаа. Үндсэн хуулиар батлаад мөрддгүү. Тийм ээ. Хамгийн гол нь одоо ер нь жирийн хүнд юу хэрэгтэй? Сайхан амьдрал хэрэгтэй. Тайван орчин хэрэгтэй. Тийм. Хөвж дэвших хэрэгтэй. Бүтээлч нөхцөл хэрэгтэй. Ийм л хэрэгтэй шүү дээ. Хүн болгон одоо ухаан олигарх болно гэж бодохгүй шүү дээ. Хүн болгон авширтан болно гэж бодохгүй шүү дээ. Ингээд тийм орчин бүдэл болцоо байсараад л үнэхээр бид нь одоо бодлогын алдаанаас болоод өнөөдрийн байдалд ингээд хөрчлөө гэж ингэж бодмаар байна. Тэгээ бүтээлч амьдрал гэдээ хараад хаа зүгээр би 10 жилийн Америкт өнгөрөөч гэсэн зарим улсуудын юуг нь сайн яахгүй. Тэгээд би нэг тийм хүн болгонтой уулзаад учрыг нь олоод нарийн судалгаа хийгээд байдгүй. Ер нь өөрийгөө хүндий барьдаг. За миний ойлгосноор ингээд бизнесмэнүүд улс төрд ордог шалтгаан нь нөгөө нэг улс төрд гарцсан улсууд чинь эрэгтлээ, дээрэндээ, томоод, айлгаа, дандаа мөг нэгсээр хагаад ер нь боли өөрөө улс төрд орох юм бол гайгүй гисээр хагаад ийм байдал үүсчтэй гэдэг. Тэр одоо хэр зэрэг байгаа юм бэ?
Ер нь бүтээлч хүмүүсд тийм нөхцөл байна уу? Би зүгээр өөрийнхөө улс хурлын чиглэлээр харахад нөхцөл харагдахгүй байна. Хүн болгон тэнд дээрээс хувиа бодоод нэг гоё юм ярьдаг тэгээд тэрийг хэрэгжүүлэх бүтээлч хүнтэй харьж байгаа байдал нь гарахгүй юм гэж үзээ. Тэгэхээр энд нэг юм суур юм байгаа. Бүтээлч гэдгийн цаанд өмчийн асуудал гарч байгаа байхгүй. Тийм. 90 оноос өмнө хад 78 жил өмчгүй хувийн өмчийг устгаа хийсэн. Ингэж явж ирсэн. 90 онд бүгдээрээ гарааны адилхан нөхцлөөс ингэж уршаа мөлгөж эхэлсэн. Гэтэл одоо 26 жилийн хугацаанд яаж ихэд мөнгөтэй усна тийм ээ дээшээ өөрөөр хэлбэл эрх мэдэл рүү тэм болдог болсон. Эрх мэдэлд байж байгаа нөхдүүд нь огт гар хөдөлгөөргүй том мөнгөтэй болсон. Тэгэхээр одоо өнөөдөр нөөцийн хамгаалахын төлөө том тэмцэл явж эхэлж байна шүү дээ. Энэ нэг тухайн жирийн хүмүүст одоо бизнес эрхлэн аж амьдралын өөдөн татвар үнэхээр халтаа болсон байна. Тийм ээ л тийм. Үнэхээр халтаа болсон. За одоо яг энэ гол шалтгаан яг эндээ байгаа юм л да. Одоо бүтээлч улсуудад ямар нөхцөл байх болох вэ? Хүн яаж бүтээлч байх вэ? Бүтээлч улсуудад л одоо ажлах нөхцөл гарах юм Путин ярьж байна л да. За одоо цагдаагийн байгууллага ярьж байна, прокурор ярьж байна, 9 жорын шалгалтын байгууллагыг харж байна. Та нар ерөөсөө ингэж ажил хийж байгаа хүнийг очиж 9 жорын шалгалт хийгээд байдгаар нь сэгсрээд дахиад бизнес хийх нөхцөлгүй болтол ингээ ажиллаа. Тэгээд тоог нь хэлж ийсэн. Ингээд нэг Оросд яваад байгаа сэтгүүн нэг юм асар том сүйдэрх юм нөлөө манад яг харагдаад ах юм. Оросд болж байгаа нэвтрүүлгийг хараад юу үзэж юм. Манай дээр тусгалаараа багч болтгоо. Яг л байдаг л да. Яг хэмжээний. Тийм. Зах дуу хэрэгжүүлэх үгэж хуудсан цэг тийм. Бидний тогтолцоо адилхан учраас ингээд үр дагавртай адилхан яваад байгаа сэтгүү тийм байд юм байна. Сонио. Тэгээ би бол бодохдоо ерөөсөө одоо ингээд энэ дээшээ гарсан цөөн тооны офшор дунгууд тийм ээ. Олигархууд бидний нэрлж байгаа төрөөс барьж суудсууд ингээд энэ бизнесийн орон зайг атгацсан байж шүү дээ. Огт хөдлөхгүй болсон. Улам шунаалаа байхгүй. Тэгэхээр нэг л таслан зогсоохгүй л ерөөсөө жирийн одоо иргэдийн одоо бизнес эрх ахагууд натхад саалттай болж шүү дээ. Өөрөөр улс төрийн өөрөө эдийн засгийн боомлж байгаа байхгүй. Тэгээ бүтцийн хувьд ингэж харж байна. Өөрөөр Монгол хувийн өмч үүсэх одоо хууль зүйгээр хууль дагуу хувийн өмчтэй болох юм асуудал үүссэн байна. Тэгээ одоо түүний одоо утгаар үүсч ирсэн шүү. Тэгвэл одоо энэ нэг хүнд юм миний хувьд бол харагдахгүй шүү дээ. Энэ би одоо Путин бол гарч ирэл тэгэл нэг бодгүй Ходорковский хэн байдгийг бүгдийг барьж явах байх хэрэгтэй газар нь хийчихлээ шүү дээ. Зарим нь бол барууных нь яагаад энэ хүний эрхэнд хардлаа гэж тэг журам тогтсон шүү дээ. Тэгэхээр манай зориг дутаад шүү дээ. Өөрийн улс төрийн зориг хэрэгтэй. Нэг төхнөөс эхлэх хэрэгтэй байхгүй юу? Тий. Хоёрдугаар өөрөөсөө тэр аврагууд маань нэр цэвэр гар сүрэж хүнд алдахгүй бол өөрөөсөө юмтууд адилхан барьцаанд оролдог хоорондоо үздэг байхгүй. Тэгээ нэвтрүүлэг үзэж байгаа юм бол элбэг дорж сонсож гин үү? Догийн цагийг ярьж байна. За би бас чамд хэлье. Зоригтой бай. Путинаас санаа авал та зоригтой бай. Хийж байгаа ажилдаа шуурхай бай. Тэгээ энэ дашрамт хэлэхэд энэ би өөрийнхөө найз гам болдод өгч ирсэн. Жамуухан хэрэлдэгээд. Одоо энэ авилгатай тэмцэх газрын гам бол дарга шүү дээ. Сая байгаад ажиллаа өглөө тийм ээ. Бид хоёр ч юм дотоод явдлын актив нэг өрөөнд. Өө тийм үү. Тийм. Тэгээ энэ дашрамт гам болдод баярлаа гэж хэлээ. Чи наадбыг бол нэр түнтэй шаад мундаг ажлыг хийгээд бусдад үлгэр дуурайд болоод явлаа. Тэгээ энэ номны эхний хэсэгт нь ингээд авилгатай яаж тэмцэх үгс авилгатай яг энэ англи хэл дээр байгаа юм да. Яг манайх бол олон улсын гэрээнд орсон юм шиг. Тэр л байх уу? Тэгээд энэ офшор дансанд нэг хэдэн хүн байх юм бол цаашаа юм задрахгүйгээд найдаж суугаад их юм байхгүй ш. Задарна ганцхан юм биш бүх юунууд задар. Бид нар тэр гэрээнд орцсон. Олон улсын байгууллага зүгээр аргачлал би эхлээд нэг хоёр хүн зөвхөн эхлэн дараа нь бүгдийг гаргана. Тэгээд данс нойл рейсинг гэсэн тийм ойлголт байдгүй. Тэгэхээр офшор данстай улсууд үнэхээр тэр сонгуульд орох гээд хэрэггүй. За 22 хүн хилээд нь штэ. Тэгээ одоо ордог нь орчлоо штэ. Тий. Тэгэхээр л одоо энэ танхаад байна штэ. Нэг Монгол төрөөдгөө нэг хоёр дугаар хүнийг хилээд байхад тэг бүхэл бүтэн намаараа үл тоогоод дахиад орж ирнэ. Хоёр дахь хэсэг нь Орос дээр байдгийн. Тэгээ Оросуудад зориулж гаргасан. Тэгээ яг энэ раунд гэдгээр явдсан юм л да. Тэгээ намын санхүүжилтийн талаар. Тэгээ Оросууд энэ бол хийгдээд байна шүү дээ. Тэгэхээр манай дээр ерөөсөө эр зориг санаачлах хоёр тутаад байна. Энэ нэвтрүүлэг тэгээ элбэг дорж манай журмын нөхөр бид нар үлээ адилхан шүү дээ. Тийм үү. Уусаа зөндөө юм яриас болсон. Нэр нэг тийм байхад. Тэгээ нэр энэ дашрамд гэж хэлэхэд би нөгөө Америк явах гээд мөнгө солиулах гээд тэгээ прокурор юм дээр очив юм байна. Банкн дээр очиж сангийн яамны сайдаар зохиулаад
Тэгээ банкн дээр очсон чинь юу ирж байгаа юм. Юуны чинь 10 хэдэн доллар чи. Бид нар гадаад элчин сайдынхаа мөнгийг салхилж чадахгүй шүү дээ. Харин би за та нар хуулиа мөрддггүй бол би хуулийн чи шаарддаг газар очиж л авах юм даа гэж. За би прокурорын газар очлоо. Харин дарга нь хинч байлаа би одоо санахгүй. Тэр бүдрэгч байгаа байсан. Тийм болж байгаа байсан. Болж байгаа. Түүнээс бүдрэгч байгаа хоёр бол их татна. Тааш нэг цаг тийм татна. Түүнээс бүгд байгаа болцсон яг. Тийм би ядлаа. Тэгээд орсон ч маяг байхгүй байсан. Тэгээд хэн оруулж ийн гэсэн цог. Тэгээ ороогүй юу? Тэгээ ороод дорноо хуулийн зүйл ангийг хэрэгжүүлэх гэсэн цогт хийгээд тэгээд орсон тэгээд шууд боссон л да. Тэгээд би тэрийг мартцсан. Ингээ сайхан мэн хизээ байна одоо нэг 10,000 гэсэн чинь чи засаагүй биш 12. Тэгээ би хүн чинь тийм юм мартчихдээ юм биш. Тэгээ би энэ яагаад миний солиосон мөнгө мэдээ нэгсэн. Нэрээ загсан ш тосолсон юм. Тэр явахгүй байна ш гэдэг Америк. Тэгээ тэр мөнгө чинь тэгээд бараг архины үйлдвэр худалдаад авчихвал юм ш. Тэр үедээ бол тийм үед байсан тийм. Хамгийн гол нь долларын хомсдол гэж юм бидэнд барьж үзээгүй байсан шүү дээ хөрх. Тэгээд яг би сайн нөгөө хэнийг найзгаа яриад хэнийг гом болдуулын албыг бол нэр төртэйгээр хаасан та адилхан. Энэ хурлын сүүлийн 4 жилиг бол логийн цаг бол нэр хүндтэйгээр хаасан. Бахархал төрхөөр ингээ сүүлийн 4 жилд байсан хамгийн хүндрэлтэй бөгөөд хамгийн одоо багталтай нэг хоёр зүйлийг ингээ дурсаж яриул. Ер нь их хурлын үйл ажиллагаатай холбоотой юм. Одоо би нэг оршил хэлье. За энэ 4 жилийн хугацаанд би бол одоо хамгийн их шүүмжлэлтэй хандж байсан хүний нэг. Тэгсэн. Их хурлын үйл ажиллагаа, засгийн газрын үйл ажиллагаанд хандж байсан. Хоёрдугаар би бол хоёрын зорж орсон. Одоо орхны сонгогчтой би хэлж байсан. Нэгдүгээр би хамгийн том асартан уулархан баялаг ард түмэнд хууль шудраг хуулийнхын төлөө тэмцэнэ. Хоёрдугаар үндсэн зөрчил 7 мөрөлдөг хүчинг болгоно гэсэн ийм хоёр суурьнтай би орсон. Тэрнийг би хийж чадсангүй. Надаас шалтгаалсангүй гэж одоо өнөөдөр би олон төрнийхөө хэлмээр байл. Их том тэмцэл яваа. Тэгээд конопц үүддэм байна гэсэн ийм зүйл байна. За энэ өөрөө хачирхалтай зүйлийн нэг л дээ. Монголын төр өөрөө миний одоо 90 онд байснаас шал өөр болсон л одоо шинжчүүд тийм. Тийм. Иргэцүүд төрийн тухай ярих ямар ч боломжгүй болсон байна. Норимдаг болсон байна. Төрөөчийн бүдний ядтай адилхан. Хуультай байсан бол хуулиа одоо мөрдөд ингээд ясаа явах хэрэгтэй байхгүй. Гэтэл хотноо дээрээс аваад хууль мөрдөхгүй оршин яаж мөрдөх юм? Энэ өөр хачирхалтай санагдаж байгаа. Хууль өөрөө олон сая жава харьцаанд зохицуулж байгаа. Замын дохионы гэрлэгтэй адилхан шүү дээ. Энэ зүйл байна. Би үнэхээр гайхсан. За одоо энэ бахархаад ахчдын юу яах вэ гэж нэг талаас бодож байгаа. Ягаад гэвэл яг хийж байгаа юм бол яа. Монголын төр ажлыг хийжсэн 4 жил хийдгээ хэлээ гэж бодлоо гэхэд бидний шийдээгүй харин эсрэг явсан зүйл нь хачирхал төрүүлж байгаа байхгүй. Энэ одоо олигарх бидний яаж авшуртангууд чинь эджижчихэд өөртөө өршөөх хол гарчдаг шүү дээ. Тийм. Энэ болж байна уу? Тийм. Үнэхээр гайхалтай болохгүй. Гэтэ ингээд хуралд байнгын оролцлог нэг сурвалжлагч нар байна л да. Тэгээ би хоёроос нь асуусан. Энэ өнгөрсөн 4 жилүүд хамгийн ажил хэрэгч ажил суусуудаас чинь ингээд нэг нэрийг хэлээд гисэн чинь. Логийн сурвал байна да гэдэг цаашаа алга шүү дээ. Одоо би тэгээ хэлчихгүй харин өнөөдөр уулзах га тэгээ би танаас өрөөд асууж байгаа юм. Яг л тийм байна. Яг хөө бидний сурсан хүмүүжил төр одоо бидний хуушиг нэрлээд шүү дээ. Тэр үчнээ хан сахилгатай, дэгтэй, журамтай бид тэгж хүмүүжсэн байна шүү дээ. Бидний ухамсар тийм болсон байна шүү дээ. Өөрөөр бидэнд байж чадахгүй байхгүй. Тэгээд би сайхан өөр хүнээс сонслоо л да. Би ч урд нь танад туслахуу залгаж ярьж ирсэн. Манай хүн нэр дэвшгүй гэсэн дэвшнэ айл гэж хэлсэн. За би очиж газар дээр би ер нь хүндээ газар дээр очиж дэмжижсэн юм байхгүй. Очиж дэмжиж шүү өөрт нь хэлээрэй гэдэг. Маяр хэлжсэн үү? Хэлсэн. Тэгээд өөрөө чинь нөгөө алдахгүй шүү Монголд. Монгол шиг л хүмүүс цоллоо. Тэгээд би өөрөө яг очиж дэмжиж гэж бодож ирсэн чинь над их гонигтай санагцсан. Ингээд яагаад их хурлд нэр дэвшгээ болчихв. Яг хэд хэдэн хүчин зүйл байна л да. Тэг хамгийн гол нь төрөөчи би ярьж байгаа одоо авшуур дунгад буцаад дэвшгээ зэрэг. Тийм. Дахиад эдний дунд орж ярина гэдэг бол одоо надад. Тийм. Тэр хүнд. Тийм. Ястаа илжигний чихэнд юу ч хэлсэн цагсрын гэдэгтэй адилхан болох. Хоёрдугаар санхүү үнэхээр одоо том мөнгөний сонгол болчих шиг байна гэдэг би бэрхшээж ял та. Тэгсэн л дээ юм уу. Одоо би хулгай хийсэн чинь 100 уусан шүү. Цалингаас цалингийн хооронд байдаг. Ямар ч нэмэлт орлогогүй шүлэн тоонд.
л одоо орж байгаа л да. Энийг л би нуухгүй. Миний дэчгүүртэй биш мөртлөө энэ л байдлыг нь байхгүй. Би бол надад их гоё юу гэж би чи ингэж бодож ирсэн. За яг л ийм насандаа яг л одоо явж байгаа насанд ч хүн яг их хурл нэр дэвших хэрэгтэй байхгүй юу? Монгол хүн ингэдэг шүү дээ. Нэг 60 хүрж ухаан орж 60 идтэй хөх нэг 61-тэй. Тэгэхээр яг л хүн ингээл 60 хүрээд яг их хуралд хийн гарцсан. Элдвэрийн таарцсан. Тийм таарцсан. Яг юм тэгээ би дотор бодож байхгүй. За ороосоо би өөр яг л ийм тогтолцоо түүнээс одоо залуучуудын юу авах хэрэгтэй байна. Залуу хүнд хийх ажил биш шүү дээ. Тэгэлгүй яах. Сурах хэрэгтэй л байна. Насан туршийн сургалт шүү дээ. Тэгээд 60-аас цаашгаа одоо тэр их сайхан хуримтлагдсан ойлголтыг, тэр их төвчээрийг, тэр их одоо туршлагатай бас нэг торгон мэдрэмжүүд байна шүү дээ. Тийм. Тэрийг их гоё гаргаж ирнэ гэдэг чинь арчил гэдэг чинь ерөөсөө хамтран амьдрах бол урлаг шүү дээ. Тэр урлагийг их гоё хийж өгөх. Манай энэ бүтээлч нийгэм нийтдээ 3,000 хууль байна гэдэг Америкт тооцоолж байна л да. Манай одоо нэг 500-тай юм уу? 500 гаруй л явж байна да. 500 гаруй. Тэгэхээр цаашаа 2,500 хууль хэрэгтэй юм гэсэн үг шүү дээ. Ер нь бол тийм зохицуулалт төвшөндөө. Тийм зохицуулалт. Заавал хууль их албагүй ч гэлээ гэсэн зохицуулах шаардлага байхгүй. Тэгэхээр чи нөгөө бүтээлч хүний нөхцөлийг бүрдүүлээд ирэх гэсэн үг шүү дээ. Тий. Ер нь улсын их хурл гэдэг байгууллагыг мөн ч нэг дэндүү сайн ойлгох хэрэгтэй байна. Тийм ээ. Тийм. Ямар хэмжээний мэдлэгтэй, ямар хэмжээний туршлагатай хүн байх үедээ бидэнд хэлэлтүүд дэлхийн туршлага байж шít. Дандаа л 60-аас дээш насных дийлэнх сууж байдаг. Төрүүчээр хийгүү болчих, амьдралын туршлагатай ямар ч юм давтахгүй болсон тийм үү? Тийм. Тэгэхгүй л ардынхаа язгуур гэж ярьдаг шүү дээ. Айгу гутрангуй байдлыг өгсөн шүү. Би наацаа чинь сонсчоод нэр дэвшихгүй нөө ингээд нэг жоохон орж үлгэр дөөрэй болчихгүй. Яг юу зүгээр өнөөдөр ингээд ажиглах юм байна шүү дээ. Мэдрэх юм бол их хурлаар амьдрал тусчих гэж хүмүүс хандж шүү дээ. Их хурлаар сонгол нийт бол тийм байгаа. Нийт өөрөө тэгж чидэрс. Бүгд л одоо ингээд шуураа шаваал одоо ерөөсөө тиймгүй байх хэрэгтэй. Уулнууд тэр мөнгө шинж байгаа шүү дээ. Би нийтийн төлөө үйлчлэе гэж ажилд орж байгаа л хүн шүү дээ. Анкад ард түмэнд өгөөл анкад ингэж хараад энэ ажилд тэнцэж байна гэж одоо үлгээ авч явах хэрэгтэй. Тийм. Манай бас сонгол биш болчиход байгаа. Үнэн. Тийм. Чи тэр анк хэлээс ард түмний хамгийн том шалгуурын нэг чинь сонгол өөрөө шүү дээ. Тийм. Ард түмэн төрийн ирэх барилт жолоонд оролцож байгаа. Тийм. Тэгтэл одоо өөр шалгуур явц өөр юм болчихсон тийм үү? Хамгийн гол нь одоо сонгогч хүмүүс маань өөрөө би ард түмний зарц гэж явах хэрэгтэй. Тийм. Ард түмний зарц. Тэнд очиж идэж байгаа холгоо хийгээд барьгаад цэнгээд явна гэсэн юм бол бай таарахгүй байхгүй. Тэгэхээр манайд одоо асар их мөнгө зарцуулж чинь ажилд орохгүй л байгаа баахан улсууд шүү дээ. Тийм нийгэмдээ би үйлчилнэ. Би одоо миний шалгуур байна. Ийм сургууль төгсчлөө. Би ийм ном бичсэн. Ийм судалгаан дээр сууж байна. Би хуулийн мэрэгжилтэй энэ ч хууль гаргадаг байгууллага жохомгүй би ганцхан би л ингэж чадна. Би шудраг байж чадлаа. Би гэр бүлтэй өмнөж байлаа. Би сайхан хүүхдүүд өсгөд төрүүллээ. Миний хүүхдүүдээс их нь ийм болж байна. Хүүхдүүдээс гиснээс энэ хөрвүүлэхин талаар нэг яриач. Би бол 4 хүүхд хийцэг. Нэг охин 3 хүүхд тий. Тэгээ харин хамгийн том маань энэ жил одоо дархан дэвшиж байгаа. Тэгээ яг өөрийнхөө халаа гэж ойлгож байгаа. За бас тэр иймэрхүү юм. Америкт улс руу эзэмшсэн 18 жил тэнд байсан л да. Банк санхүүгийн мэрэгжилтэй. Тэнд 13 жил ажилласан. Сүүлийн 3 жил миний зөвлөх хийж байгаа. Туслах хийж байгаа. Би одоо 10 жил болцсон шүү дээ. Надтай ядаж ийм хуулцдаг юм. Тэр чи одоо өчигдөр завгүй л байна. Өөрийн дөрөв яадаг. Хийтэн тэрүүгээр яадаг. Цаар уулзахаар оюун толгойг очиж тэмцээл телевизээр хийсээр очиж над юу гэж сойрох чинь 13 жил Америкт. Тэгс. Яг 18 жил болсон. Нийтээ. Тэгээд би суралт өгсөд энэ чинь ажилласан хугацааг нь хэлж шээ. Яг мэрэгжлэр санхүүж банк санхүүгийн чиглэлээр ажилласан хэлж шээ. Одоо энэ хөндлөнгөөс өөрөөр харах ийм л одоо миний л одоо залгамж халаа. Миний л одоо наачаар нэг гоё мэдээ. Миний гэж бодно гэж бодчих. Залгамж халаагаас тайлхгал гэж бодчих. Тэгээд би ишгт миний одоо тийм бай. Наад шиг гоё мэдээ байна. Үе авчваа. Миний хүмүүжлийг дагаж яаж байгаа юм л одоо хүмүүс нь ой би үүсэж дархан явах хинтээ хамт юу гэж бодож байсан бол хүүтэй дархан юм миний хувьд. Манай аав чинь дархны анхны дарга. Өө тийм билүү? Тийм. Би танаа их сайн мэддэг байсан. Их дотн мэддэг байсан. Сүүлд ардын хэл дээр сангийн ам тийм сангийн амд газар байхдаа би нөгөө номын төвөнд байсан. Тэгээ бид нэг дотноос яагаад ч аюулгүй тийм элэгцэг дотны элен талангуй яддаг хэлмгээд бол гоо тийм утгаараад
таалагдсан. Би хөө залуух л байх шүү дээ. Тэгээд дарханд намайг их баг байхад очиж явахад энэ чинь Монголын засгийн газар манай аав Дархан хотын хөрөнгө оруулалтыг даалгаж ирсэн юм шүү дээ. Тэгээд Монгол суурийг тавьсан. Тийм, Монгол зөвлөлтийн найрамдлын анхны юг Пилхановыг сургууль төгсөөд ирсэн. Ахан мундагалда марксист магунжив гэдэг манай. Тийм дууссан. Тийм. Тэгээд ах дүүс мэдээв. Тийм. Тэгээд дарханд 3 настай байхдаа тэр дарханд тэр 3 хүн байр байсан. Дандаа орсууд. Зөв. Тэгээд дандаа орсуудын дунд байсан. Дархан миний хувьд тийм их гоё. Дархан бол яг Монголын хөгжлийн загвар байх юм. Тэгээд яг дархан дээр энэ ялангуяа банк санхүүгийн хүн очин гэдэг чинь Монгол улсын өнөөдөр номер 1 асуудал энэ хүний зохицуултын асуудал. Тэглүү яах. Ерөөсөө өнөөдөр ухаан манай хүний организм авч үзэх юм бол одоо цус нь өөрөө мөнгө шүү дээ. Тэгэхээр 70% зарцсан байгаа байхгүй. 30% дөнгөд янгаж эргэж шүү дээ. Бид жоохон нийгэм тийм өхмөл байдалд орсон шүү дээ, тийм ээ. Тийм. Тэр энийг одоо цусын өгүүлэх гэдэг одоо мөнгийг яаж эгэлдүүлэх үүдээ том бидэнд хэрэгтэй байхгүй. Энэ тэтгэврийг хар, цайлын хар, дижж байгаа уужагийг хараад дэмжих нь үнэхээр одоо авах болсон шүү дээ. За эхний номер 1 асуудал хүний асуудал болж байгаа. Номер 2 асуудал бол дандаа төгрөгийг доллартай харьцуулах биш. Төгрөгийг рубльтай харьцуулах. Төгрөгийг юантай харьцуулах. Дараа нь юан төгрөг рубль хоёрын дундаас хослын гаргах тийм. Тэгэхээр энэ одоо манай хоёр хөрч нь хоорондоо ингээд өөрсдийнхөө үндэсний валютаар шууд хацаалж шүү дээ. Тэгээ манайх дүнд нь хоцорч болохгүй л. Тий. Тэгэхээр яг л банк санхүүгийн хүний өстой яг жинхэнэ орол хамгийн чухал нь одоо иргэн бүр зээлийн түүхтэй болох хэрэгтэй. Зах зээл ороогүй шүү дээ. Бид нар зах зээл гэж яриад байдаг. Хүн болгон зээл авах нөхцөл бүрдээгүй. Хүн болгон одоо одон ядаад авч ингээл чухлын өвчөө явж ийснаас нас тогтчоод ингэж байгаа. За би одоо чамд зээлийн сайн түүхийг үлдээлээ дээ. Миний хүү одоо зээлийн сайн түүхийг дараагийнхаа хүүхдэд энийг үлдээгээ. Банкн дээр очиход хин гинэ зээлийн юу зэрэглэл хүндэртэй юм байна. Тэгэл дараагийнх дээр явна шүү дээ. Тэгэхээр ийм мундаг ажлыг эхлүүлэх гэж байгаа залуу байна да. Өнөө тэгжл одоо хөндлөгөөс хараасаа гэж бодож юм төлөө одоо аавынхаа боёнд мэрэгжил эзэмшлээ. Тэнд одоо ажиллаа. Олон улсын одоо том төслөөр ажиллажсэн туршлагатай юм хөлтэй. Тэгээд би нөгөө юу гэх дарааллын яриад байна л да. Тэгэхээр дараагийн нэг бол хүн болгон тийм зээлийн түүхтэй байх нь байна. Энэ ипотекийн зээлийн хүүг гэдэг чинь 5 биш 3 биш бүр 0 0 1 0 0 3 гэж явна ш. Тийм байх хэвээр. Тийм байх хэвээр. Тэгээ өнөөдөр ухаан зээлийн хүүг харалт тааж байхгүй зээлийн өндөр хөө Монголд ш. Тийм. Гадны мөнгө эргэж энд их хон хөвлөж ш. Тийм. Манайхны нэрийн дор тийм биз. Өнөөдөр ухаан бид ухаан зээлийн баригц зартан болж орлоо ш. Өрөнд баригц зартан тийм үү? 21 одоо тэрөмд миллиард доллар гэж. Доллар ш. За тэгээд танаа хүүтэй нэг юм уулзах юмсан. Тэгээд хамгийн гол нь шүү дээ. Манайд зээл аваад нэг нь айгүй их зээл авчлаа гэж яриад нөгөөх нь биднэрт одоо айгүй хэцүү ажил эхэлж байна да. Одоо энэ зээлийн яаж барагдуулах вэ? Зээлтэй л үж амьдрын шүү дээ. Зээл байна. Тэгээд дээрэс нь тэгэхдээ Америкийн 47 орн бүгд өршөөлд орсон. Өрний өршөөлд. Латин Америк тэр чигээрээ бүгдээрээ өрний өршөөлд орсон. За ингээд Америкт он удаан жил санхүүгийн байгууллагад ажилласан хүнд бол ямар бусдаас ямар давуу тал байна гэхээр Монгол зээлийн өрөнд унсан ч өршөөлд ордог л байхгүй. Эцсийн утгаараа орно. Тийш орно. Яг сүнээс том баялаг бид цөлмж авч байгаа байхгүй юу? Тий. Энэ бас шудрагсан нийт эцсийн утгаараа тийм ээ. Тэгээ ерөнхийдөө өрөнд орно гэдэг чинь төсвийн бодлогын алдагдaltaа төсвөө бодлогоо хийж чадахгүй байгааг л юу. Тэгээ яг өөрөхөөс яг өртөө байж олон зээл авчулна гэж хүн ярьдаг мөртлөө эдийн засгийн даацаа харахгүй дааж авахгүй болчиход байна шүү дээ. Тийм ээ. За манайд ийм банк санхүүгтэх тусмаа Америкт ийм хүчрхий газар ажиллаж сурж исэн хүн байдгүй. Би тэгээд сонсч байна. Одоо Монгол банкыг харалтаа энэ хоёрын хүү зүгээр бакалаврын хэмжээтэй залуу явж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр муудаа биш хөрхий оюуны чадах нь тэр биш шүү дээ. Одоо би зүгээр ингээд хүүчээ сонсоход 13 жил Америкт байсан гэдэг чинь тэгээд гүйтсэн шүү дээ. Яг Монгол улсыг Монгол хүн л хөгжүүлнэ. Үнэн. Тэр дотроо боловсролтой хүн хөгжүүлэх. Энэ яадаг бол би Дархан руу очно. Тэнд зарим нь ангидаг шүү дээ. Нөгөө бүх барилдахад энэ төр шууд энэ төр болдог бараг тэхмээр юм биш үү? Хүний боловсролыг үнэлэх ёстой, хүндлэх ёстой. Тэгээ орж байгаа нь их юм шүү дээ. Ороо чам шиг залхахыг бас үгүйсэхгүй шүү дээ.
Виз залгаж байгаа юм биш л дээ. Өөрөө офшорын орцсон улсууд тэр утгаараа. Тийм. Тийм улсуудыгаа суун шүү дээ. Тэгээ тэр чинь ямар муухай тийм бие ухаан улсуудын нөлөө гэдэг чинь эдлээ уулаа ард түмээ бодож баахан ярьж бод хүн сонсохгүй байна. Дахиад ч одоо тэр дээрний гэж бодох чинь одоо юу тэсэхгүй юм шиг. Би замадаас бокс тоглодог байсан шүү дээ. За тэгээ одоо сонирн байна тийм бокс хийгээд зарим дахаар явах юм дотор байдаг л явахгүй. Дотор одоо шилдэ юм чи тийм нас шүү дээ. Тэгвэл би яг нэг бас нариг хамгаалж шилж байна. Тэг үнэхээр одоо бохомддаг очимддаг юм бол байна шүү дээ. Ийм байт. Ард түмэн ийм амьдарч яхад цөөхөн тань бас ингээд одоо мэдгүй яаж амьдарч байгаа одоо бид чинь сүүлс зовлонтой байна шүү дээ. Мөнгө тоолохгүй багцааж ингээд аваад тэгээ хүйдэр юу загч вэ одоо ингээх удаан туршлага авсан Монголын юу байх асуудал яг нь ерөн зөв сүүлийн 3 жил миний тэрд ажиллахдаа Монголын эдийн засгийн байдал өөрийнх нь мэрэгжлийн дагуу их сүрхий харсан гэж би ойлгосон. Харин 3 жил би одоо сонгол зүгээр нэг одоо өөрийнх нь нэрийг халаахан аваачихгүй тодорхой шүү дээ гэж би одоо дотоод бодож байгаа нь бас хэлий гэж бодож байна л да. Харин зүгээр энэ юу яах вэ? Бидний яриа энэ урд нь ярьсан бол ийм юм руу хазаахгүй чи надад огт яриаггүй юм байна. Хувь хүний хувьд бодлоо солиотой шүү дээ. Тийм учраас хоёрдугаар шин сэргэх хүн хөндлөнгөөс Монголын нийгмийг харж шүү дээ. Тэгээд бид рүү хэллээ одоо миний л одоо өргөжлөж хийх хэрэгтэй гэж. Ямар ч утгаараа хүмүүс дээрээ тийм үү харан шангаараа аваа одоо бас шударгасыг нэрлээ тэмцлийг өргөжлүүлэх хэрэгтэй гэж би бодсонд л одоо ийм алхам хийж байна л. Миний одоо ингэж кампанит гэж хэлэх юм уу энэ ажил явагдаад байгаа юм чинь одоо энэ хоёр намаас залхлаа зарим нь бол өчнөө удчиж энэ өөр нэвтрүүлгээр явж чинь тэдэн жил уулсан улирсан гэдэг ингээд янз янзаар шавлж ил байна л да. Хүн 98 жилээс илүү бас бүтээл гаргахгүй юм бас нэг өөр талаар. Ингээд хүчрхэг ямар ч улсын хамгийн хүчрэх хүн чинь ерөнхийлөгч шүү дээ. Тэгээ ерөнхийлөгчийн институцийг 8 жилээр тодорхойлоод байдаг нь бас их учиртай. Хүний нөгөө бүтээлч хандлага нь 8 жилийн дараа буурна нэг салбарт бол. Тийм цикл байдаг. Тийм цикл юм байна. Тэгэхээр эн чинь бол хүний менежмент хүнээс үр бүтээлэг гарах ёстой юм чинь. Нэг юм дээр удчаад энэ туршлагатай парламент чинь биш л дээ. Тэр өөр чиглэл хийж болно шүү дээ. Гадаад элчи сайд одоо юу яадаг. Нэг юм дээр удаан суугаад авахгүйгээр. Тэгээ би эмэгтэй хүн их өөр хандлагатай, эмэгтэй хүн үнэлгээ чинь тэгээ эмэгтэйчүүдийг өргөн сонгооч. Яг түүний хажуугаар танаа хүн шиг ийм боловсролтой улсууд бол асар их дутагдж байгаа. Манайхан ярихтаа ингээд нэг Америкийн боловсрол авцсан улсууд байна. Хөгжил гэдэг ердөө л Америк шүү дээ. Хүн гэхээ хөгжил төлөөл байгаа шүү дээ. Мөнгөний үнц нь хүний бүтээлч хандлага бол тэнд л байна. Бид нар хүссэн үсээгүй тэргэл бүтэн шүү дээ. Нэг худаа аман дээр уулах дээр нэг муу юм яриад эсвэл асар атаархал байд юм уу? Мөн чанартай ердөө хамгийн үнц нь бол тэр шүү дээ. Аль сургуулийг төгссөн? Одоо би нэрийг санахгүй байна. Вашингтон төгссөн. Тэнд л олон жил болсон юм л дээ. Тэгээд өөрөө дотор нь байсан учраас хон тэр зөвлөж хэлэх одоо өөрөө хэрэгтэй шүү дээ. Америк нийгэм ямар хүчтэй нийгэм, ямар хүчрэх нийгэм, ямар одоо том боловсрол байна. Ялангуяа санхүү чиглэл бол үнэхээр тэр бол одоо дэлхийг хатгаж байгаа том бодлого юм гайхалтай. Тэгээ манад асар их тусалцаа оруулж ирж байгаа. Дөнгөж сайхан хурж тэр мянганы сорилтын юу орж ирж байна. Тэгээ энэ хөдөө аж ахуйн чиглэлээр орж ирж байна. За энэ дашрамд бас нэг юм мэдээлэл хэлгээ. Америк өөрөө 3600 сургуультай. Тэгээ 100 сургууль нэмж, 50 штаттай юм чи штат болгонд 2 сургууль нэмж. Тэгэл ерөөсөө за газраа та нар зар над газраагаа сургуулийг. Тэгээ би бодож ирсэн ямар сони сургуулийнхаа хөдөө аж ахуйн чиглэлээр жоохон заатгаж болно шүү дээ. Заавал дахиж 100 сургууль. Хин сурахын яаж орохын гэсэн дорхноо 100 сургуулаа бариад дуусчих тийм байна. Хүчрхэг ус чинь дорхноо. Тэгээ хэн орсон гэсэн чинь хамгийн түрүүнд Израиль хажуу талынх нь Канадаас Японоор оюутан дүүрчих. Тэгээ энэ хөдөө аж ахуйн хүчрхийг яг ирэх үед Америк Монголыг ингэж шүү дээ. Хөдөө аж ахуй орчин туслая. За Японы одоо сая гэрээ байгуулагдлаа. Одоо санхүүгийнх нь асуудал нь яг эхэлэх гэж байна. Манай үндсэндээ төсвийн 40% Япон бүрдүүлэх гэж байна шүү дээ. Энэ чөлөөт худалдааныхаа чиглэлээр. Тийм л дээ. Зээлмэл одоо хамгийн хөгжүүлсэн орны тоонд орж байгаа шүү дээ. Сүүлийн ямар намын юугаар орж байна? Энэ тусгаар тагтал ном. Тусгаар тагтал ийм нэгдлийн намын нэрээр орж байгаа. За. Ер нь зүгээр одоо ямар ч сайхан одоо энэ бид бодсон төлөвлөсөн энэ дээр нь одоо улс төрийн бодлого авчиж байгаа улс харлаган байвал хоёрдугаар ёс зүйгүй байвал одоо эд жуухан төлөв явуулах гэдэг Монгол хэцүү шүү дээ. Цавлна шүү дээ. Түрүүний боомл нэг тэрийг хэлж байгаа байхгүй.
За Элбэгдорж би бас дахин хандаа одоо 1 жил байна. Хин Элбэгдорж сүүлийн ярьж байгаа юм чинь бол гайхалтай байгаа. Тэгээ тэрийг жоохон хүчтэй бай. Чиний ажиллаж байгаа улсууд бол мундаг шудраг зөрөгтэй залуус байгаа шүү дээ. Манай Чингис ч миний доотлын төгсөл. Цагтаагийн дээр байгаа. Тий. Гайхалтай боловсралтай залуу байна. Америкт бас мастер хамгаалсан. Тэгэл тууштай бай тэр юуны дарга болох гэж байгаа залуу шүү дээ. Авилгатай тэмцэх гэж ягчаар зүгээр л энэ дотроо цагдаа дотроо гайхалцсан. Тийм үү. Ажлын чадвараараа ч гэсэн бие авч явж байгаа байдлаар сэтгэж байгаа байдал ер нь их сони энэ цэргийн сургуулиар яг л онц сурдаг улсууд нь тэгэл явж байгаа яг даргуулаад юу тунд үзтээ. Одоо манай мөрөн байна. Тэр чинь нэг анги онц сурлагтай нөгөө гам болдгоо шүү дээ. Монголын хамгийн сайн мөрдөгч хүн нэрийн шүү. Тийм. Хар гот өгч хүн байсан тэр өмнөхөн талд нь тийм настай. Тэний дараачийн үеийн л одоо сайн чадварлаг гайхалтай одоо хүн байсан мөрөн мал. Хэм байна манай гам болд бол үнэн одоо мэрэгжлийн сая ажиллаа гэдэг. Тийм мэрэгжлийн хүндэр төвшөнтэй бид хоёр нэг яагаад өгчөө гэж бас би бодсон шүү. Хэрэггүй л дээ. Гэхдээ энэ хатуу албыг энэ одоо үнэхээр амьд үс албашууд би тэгш өмгөөлсөн. Хоёрын дотор нь алдаа хуулийн болд алдаа модгол байх шүү дээ. Тэрийг засахын оронд дагнууд дарах гэсэн ийм оролдог алгархан зүйлс явж шүү дээ. Тийм. Тэр хамаргүй байгаа л. Аливаа тэмцэх газар дарж. Түүнээс айгүй юу. 3 мэдрэмжтэй. Манай ч одоо 4 жил би өрөөнд өсө хоол моолыг өстө супер хийн шүү дээ. Тэгээд би манайраа хоолоо хийдгүүлээд ялангуяа дахиад тэр хийх юм бол гайхалтай. Тэгээд хотын дарга хийлээ. Сүүл тагнуулын газрын даргаыг хийлээ. Сар ихнэр юутаагаар явсан. Тэгэхээр Монголд одоо тууштай хуулийг биелүүлэх, ер нь тэгэл энэ авилга авж байгаа, мөнгө угааж байгаа энэ байдалтай хүчтэй зогсох тийм л 90 үе ирчээд байна шүү дээ. Одоо ингээ хардаа юм гоё залуучууд орж ирж байгаа. Тэгээ энэ залуучууд ажиллах бүтээлт байх нөхцөл хэрэгтэй байна. Гэтэл муу юм чи айгүй хүчтэй модултай гэж монголчууд ярьдаг шүү дээ. Муу юм модултай гэж. Тийм. Золонтой шүү дээ. Зүгээр харин тэр авилгын тэмцэх гэж өөрөө ярьлаа. Сингапурын одоо бидний ярьж байгаа лиг гэж одоо хөгшин бол ерөнхийдөө одоо мундаг ахуй хүн болов. Авилгатай тэмцэж чадсан нэг шүү дээ. Ямар улс байсан, ямар заван байсан гэдэг бид бүгдээрээ сонссон үзсаарсан байх. Хамгийн дотныхоо хүнийг хоёр хүнийг барьж бол дээд зэрэг шийдэлж эхэлж явсан шүү дээ. Тэгж эхэлдэг юм чинь. Манайхан эсрэгээр чон өрөндөө үлзээ сугандах хүн хамгаалаад явахаас өрн байх. Эсрэгээр тийм байдаг байх нь тэгж хүн тэмцдэг байх нь шүү дээ, тийм ээ. Тийм. Энэ л одоо хэрэгтэй. Өөр маш чухал зарчим юм ярьлаа. Тийм. Үнэхээр хатуу байж амирчсан байж энэ одоо босрогтой тэмцэхгүй бол толгойн хэлэг явахгүй шүү дээ. За тэгээ одоо манай нэгдүгээр хүн асар тууштай бай, зоригтой бай. Хэн бол яг Элбэгдорж байгаа би сайн мэдэн дээ. Чи бас аимхай талтай шүү. Одоо зоригтой бай. Чи зоригтой байх юм бол чамайг дэмжиж, чамайг юу гэх юм. Ойлгох. Төрөлх тийм өрөөлөх юу гаш шүү дээ. Бид хоёроос эхлүүлээд. Тэрийн цаана шууд зөндөө улсууд байна шүү дээ. Зөвөнд одоо дэмжин. Тийм. Буруу зөрүүл хэлнэ. Тэгчлээ явж ирсэн шүү дээ бид нь бол тий. За ирээд одоо бүр гоё сэдвэр. За ирээдүг яаж харж байна? Одоо Монголын дараагийн энэ 4 жилийн хамгийн одоо 1-2 дахь одоо алхмууд юу таарах вэ? Ерөн зөв би түрүү чи ярьсан эдийн засгийн тэр хүндрэлийг давах гэж бид нэлээд одоо хүнд байдал орж байгаа тийм ээ. Ягаад гэвэл өөр шинэ одоо төлөх одоо өрөөдөө харцгаа одоогийн байж байгаа байдлаа харцгаа нэг бодож байгаа. А нөгөөдөөс Монголын эдийн засаг жоох нь шүү дээ. Юу яах вэ гэж бодож байгаа байхгүй. Хятадын Бээжингийн нэг мужтай л нэг дүүрэгтэл одоо хэмжээний тийм ард түмнийг ийм их баялагтай хотнууд нь татчих чадахгүй юм өстой. Орхиогүй шинчүү. Тийм. Нэг талаас бид нь одоо үнэхээр ухаалаг бодлогын л одоо үрдэн гарах хэрэгтэй гэж байна. Нөгөө нэг яриад байгаа энэ офшортын энэ тэрэ энэ муу усуу цөөхөн шүү дээ. Гэхдээ энийг арчиж чадахгүй тэр ялах шүү дээ. Тийм шүү дээ. Цөөхөн дүнтэй. Аа яг цаашгаа болох гоё мэдээ бий л дээ. Энэ юуны Япон Монголын одоо анхны чөлөөт худалдааны гэрээ эхэллээ. Энийний одоо гүйцэтгэл сая зээнх болд яваад хийгээд ирлээ. Хүлэн дарга. Тий. Тэгээ цаашгаа зүгээр нэг юм Солонгосын нэг худалдааны групп орж ирлээ шүү дээ. 16 дэлгүүрийн. Тэр л Монголын барааг авчихад Монголын эдийн засаг мундаг нөлөө үзүүлж шүү дээ. Тэгээ одоо энэ Америкийн мянганы сорилтын 2 дахь
төсөл явагдаж байна. Энэ бол Монголыг их өөр болгох ч нөө. Би бол тийм ээ өөрөө их сайхан одоо тийм хүчин зүйл ярьж байна. А би дахиад автах тухайд энэ дотроо айлгчдыг зайлуулахгүй бол авшортыг зайлуулахгүй энэ ч мөнгөнийхээ салахгүй шүү дээ. Энэ одоо нэг тийм хөрөнгө оруулалт яг 2 жил яриад байна. Тэгэхээр ухаан мэрэгжлийн хүмүүстээ ч ойлгож болж байна. Гэтэл нийгмийн сэтгэлгээ юу вэ? Одоо чи өөртөө өргөдүүлж хэлж шүү дээ. Чи ингэж болохгүй шүү дээ. Энд л одоо бидний мэрэгжлийн давуу тал байгаа юм л да. За тэгвэл мэрэгжлийн талаас нь ярив. За одоо би мэрэгжлийн талаас эхлэе. Тэгээд санаагаа эхлэе. Эхлээд өршөөлөө болох гэж. Өршөөе эхлээд. Өршөө цагаан үгүй. Сая өөртөө эдгээр өршөөчлээ шүү дээ. Нарийн үзэх юм. Өршөөнө гэдэг чинь дахиж нэр дэвшиж байгаа биш шүү дээ. Өршөөнө гэдэг нь одоо би өршөөлөө яваад эдийн засгийн өршөөлөө яваад. Тэрнтэй биш. Одоо яг офшортой холбоотой. Офшортой холбоотой. Учрыг олох хэрэгтэй эхлээд. Өөрөө түр хэлж шүү дээ. Энд чинь зүгээр ингэж явахгүй цаашид хөөрнө гэж. Хөөрнө гацсан. Тэгэхээр энэ хөөрхийг би зориуд энийг авчираад шүү дээ. Цаашгаа их олон хүний нэр гарнаа. Тэгээд би гарахгүй болов уу гэж битгий тэгэж найдаж суу. Энэ бол өнөрлөгөө. Бадарчин барилах болоогүй. Тийм. Энэ бол өнөрлөгөө бүх юугаар гарна. Нийтдээ 21 офшорны дансны хэлбэр байдаг. Тэгээд тэр чинь гарна. Тийм учраас тэрийг бодоод наашгаа эх орон руугаа татаж ирээ. За би нэг гитараар зүгээр өнөөдөр бичлэгээ болоод нэг 14 настай байхдаа тоглож ирсэн. 14-т. Хэд он гэсэн үг багцаа. Юу шүү явж үгүй шүү. Би насаа үзэгчдэд хэлмээргүй. Үгүй би он багцаа. Хэд он гэж. Энэ чинь би нэг хэлэх гээд 72 71 харьцаал шүү дээ. Тэгвэл дараа хонж юу вэ? Тийм. Тэр үед яг нөгөө энэ чинь нэг амтлагийнхаа юугаа мартцсан юм шүү дээ. За тэгвэл юу ч гэсэн тоглоод байгаа юм. Яг энэ аккордчиг шийдэмгэл байх хэрэгтэй. Яг үнэ тий. Энэ шийдэмгэл байгаад муу усууд таваад ерөөсөө ямар ч найр байхгүй шүү дээ. Энэ их хурлынханд одоо эргэцэн орчныг ийм балаа юм хийцэн байгаа. Их хурлын гишүүн сайдч юм бай. Яг үйлдэл дээр баригдахгүй болвол ямар ч юм болохгүй. Тийм орчин сэвэрдүүлнэ шүү дээ. Тийм. Чи юу гэсэн үг тийм дээ. Прокурорын байгууллага, хуулийн байгууллага асуудал тавилаа. Явуулж явах хэрэгтэй. Шалгаал тийм үү? Би баян ярьдаг л давхан үнэхээр одоо юмтай бол номоор л явах хэрэгтэй. Өгвөл бацаагаар тавих хэрэгтэй. Ийм л юм шүү дээ. Ингийн ойлголтоор л. Тийм. Тэгэхээр цаашаа авчвал янз бүр ингээд үлгөөд ингээд боллоо хайждаг гэж байгаа. Уулна процедур нь бол их тийм энгийн шүү дээ. Энэ зөвхөнтэй холбоотой. За та сүүлийнхаа тэдэн жилийн өмнө 1 жилийнхэн тайлан хийгээд балансаа үзүүлээд. Яг нөгөө балансаа авчирлаа. За тань дахиад сүүлийн удаа болцоо өгч जैन таны энэ орлого зарлах чинь яг балансаа байсан уу баярлалаа. Тэгээ тэрийг харах юм байхгүй. Тийм шүү дээ. Тэгээд дараа нь гадаадынхаа байгууллагатай холбогдоод дахиад дуудаж орж ирээд Швейцар та юм юмтай байна. Тэнд нэг юмтай. Энийг яа тайлбарлах вэ? Яг тайлбар чадахгүй болчихж байгаа. Яг тийм баланс нь энд байж байгаа. Тэрийг хараачгүй тэгэлгүй сонирн биш. Тэгтээ тэр хүн илүү хөрөнгө гараад ирэх юм бол тэгэл гүцэн шүү дээ. Ер нь би санал энэхийн парламент дээр тийм юу байгаа шүү дээ. Ухаан анх орохт хамаг юм дааслаа л. Яг юм. Тэгээд 5 жил 4 жил боллоо сүүлд нь яг сая илгээ шалгаал илүү гарсан за хаавна. Их үсээ шалга. Өө тайлбарлал гэдэг байхгүй. Чадахгүй л тэгэл юм явна шүү дээ. Тийм түүнээс биш одоо тэгээд хамгийн гол нь шүү дээ. Ерөөс идэж байгаа ууж байгаа аваргууд шүү дээ.
өөрийнхөө мэдэр хаанч үж байлгахгүй ш байдлах. Тийм. Дандаа өөрийнх нь хамаарлах үйтгээд тийм. Гол төлөв аваад бүгд байлгадаг. Тийм чин дэлхийгээр таблоос холигтой аваад авчих штэ. Тийм төх солон байлаа. Тийм чин дэлхийгээр ойлгогдсон имийг манай авгаа бол тусдаа хүн. Манай хүү бол тусдаа тийм бас төрсөн штэ. Тийм байдаггүй. Тийм байдаггүй. Тэгэхээр нэг Монголд сонсож байгаа улсуудад нэрээ авгаа тусдаа штэ. Нэрээ хүүчин бас гэрүүлэн тусдаа штэ гэсэн юм төрөлдүүлэх. Энэ тийм өчнөө илрүүлсэн энэ үйл өчнөө явуулсан бид нар дандаа хөгжлийн хойноос яваад байгаа шүү дээ. Эдэж ууж байгаа муу юм ч хүртэл хойноос явж байгаа. Өн чи өөр хөлтийг сэрүүлж байгаа зам шүү дээ. Замыг сэрүүлж байгаа хүчин зүйл юм уу шүү дээ. Яг бодохоор ингээд нэг мэрэгжлийн чиглэлийн учраас хон ярих хөнгөн байл. Тийм. Хууль мэдэхгүй үнтэй хууль ярих шиг зовлонтой байхгүй юм байна. Үнэн шүү дээ. Хуулийн амьдрал ярих. Үнэхээр одоо ойлголцохгүй юм шиг. Бараг идэж байгаа ууж байгаа улсын өнөдөр бид хон тэнийг юм шиг харагдаж байгаа шүү. Яг болдгоо гэж ярьж байгаа. Одоо бүр амар болчихтой хүний ирэх гэж одоо ярьдаг болсон. Хулгай хийчихэд энийг миний өмч чи харлаа гэж байгаа байхгүй болох уу? Одоо ингээд нөгөөд нь илрээд ирэхэд хэлмэгч гэж яриад байгаа шүү дээ. Тийм. Энэ болох уу? Тийм. Яунаа тийм. За ингээд энэ нэр дэвшгүй бол тэгээ одоо ямар гоё гэрэл гэгээтэй төлөвлөгөө байна. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллах уу, хууль эрх зүйн чиглэлээр одоо ялангуяа одоо манай прокурорын шинэ сургууль байгуулагдаж байна. Их сургууль дээр бол хуулийн бас багшлах хүчин их дутуу байдгийн байна. Санаачруулал гаргахгүй бол тэгэл яахгүй шүү дээ. Би бас их сургуулиар очтын хуулийн байгууллагуудаар очиж, манай хууль эрх зүйн сургуулиар явж байна. Прокурорын бас гоё сургууль байгуулагдаж байгаа зогсчлоо. Би өнөөдөр яг тийм нэг огт бодоогүй байна. За тийшээ чиглэлээрээ. За ер нь зүгээр одоо өөр мэдэрч байгаа нэг юм бол одоо яг л эдэл байна л да. Тэгэл би тэр үлээс байна. Энэ одоогоос сонгоод амьдралд босчихгүй учраас би хурдан байлаа гэж бодъё та. Би тэр шалтгаалалтын хооронд байж өнжил тааж тийм ээ. Тэгэхээр яг энэ хувь хүнийхээ энэ их потенциал энэ их Монгол хүн цөөхөлөө учраас хүн ирдэг. Тэр үнэ. Одоо ингээд бид нар тэр намаар хуваалцаад ингэж идэг биш. Яг чаддаг хүнээ яг нээсэнд нь тавьж явах юм бол бид нар хөгжинэ. Түүнээс ингээд намаараа хуваалцалдаад тэгээд намаа дагсан хэдэн усууд тэр юм дээр очиод ингээд чадвар сулраад үйлчлэгээ байхгүй бол бидний хөгжихгүй байгаа нөхцөл тийм биш. Тэр нь тийм л дээ. Нийгэм задлж байгаа хэдхэн зүйл шүү дээ. Намаар нь задлана, шашнаар нь задлана, нутаг усаар нь задлана. Хогшин залуугаар нь задлана. Чи Монголын нийгэм одоо цул байсан шүү дээ. Арга нь энэ л байгаа. Их энгийн аргаар задлж байгаа. Би тухайн тэрэнд нь нэтгэл өмчлөлтөөр үнэн чарл хоорондоо үзэл одоо сүрүүд болж байгаа байхгүй. Тэр хэрэггүй. Бид ганцхан л одоо энэ төлөө явж Монголын төлөө. Энэ номуудын дээр нь Монгол төр байх хэрэгтэй. Монголын ард бидний хувь зүй байх хэрэгтэй. Өрөөгтэй байх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр одоо энэ ч одоо юу Монголоо биш намаа сонгохын л яваад болохгүй шүү. Тэгээ нам нь өөр яг тэрийнхэн дээр гарцсан. Хууч одоо нэг нам байсан юу та нэг гişүнэлтэй төвхтэй нам байсан одоо хоёр болоод энэ ч олон жил ярахаар сүулдэ өөрөө гайхдаг юм ч тарчиг болчих юм шүү. Хоёрдугаар яагаад хүмүүс сонсохгүй. Энэ яагаад нийгэм ирээдүйд харах хэмжээ авахгүй. Хэзэрчл идж байгаа ууж байгаа улсын тогтолцоо бол хавал барьд юм байна. Тийм. Хайцтай. Одоо өмнөд бүгдээр юмд явнаж мэдчихээ тэгэл өхөн хатаа явж байгаа байхгүй. Тэрээс эрүүлэн сонсохдоо юу мэдрэмжгүй болсон байна шүү. Тийм ярьсан сайхан жүжиглж чадна. Энд ч алим болгон ард түнгээ хуурдахтай тийм бид. Энэ улс төрийн югаар би их гоё тодорхойлт энэ Француудад байдаг байх, Германуудад байдаг байх гэсэн чинь нэг Орос Левинский гэдэг айхтар доктор биш үү? Тэгээ Левинский юм дээр нам гэдэг нь чадваргүй улсуудын тэжээврийн тогоо гэдэг айхтар тоо. Тэгээ би видеог нь үзсэн. Юу төдөгөөс айхтар өгүүлсэн байгаа. Би байнга яриад яваа. Одоо тэнэгүүд их олон болсон байна гэж. Тэдний ялхаа байлаа гэж. Яг л тэдэнд цэцүү их чийжлэг болж байгаа гэж. Үнэхээр л тийм юм. Одоо сошиал ертөнц шиг харалтай тийм ээ. Нөл хэрүүл. Ялгадах юм шүү дээ. Хэн нөхөн оюунлаг боловсралтай хүү юм. Хэн одоо зүгээр жижиглж байгаа хүү юм. Мэдхий аргагүй болсон шүү дээ. Хамгийн гол нь одоо бидний яаж байгаа аферист гэж яадаг жижиглж байгаа хүн л одоо их дэшээ яваад шүү дээ. Тийм. За хэний бас элбэгдэр чи ярьж байгаагаар бол намын хуулинд өөрчлөлт оруулъя гэдэг байгаа. Тэр бол гарцаагүй чухал асуудал та. Тэр намайг ямар вэ гэжсэн тийм санаа бодолтой байна. Нам яг нэг хэсгээр байна л да. Тийм. За ерөөсөө нам бол шүү дээ. Төр биш. Төр бол нам биш. А нам бол төрийн бас байх бол төрийн бас.
төрийн дээр гарч болохгүй шүү Тийм. дээ. Зэрэгсэж болохгүй. Зайдагч болохгүй. Тэгэхээр сонгуул зохион байгуулалтын хүчний хувьд сонгуульд одоо туслахын төр үүрэгтэй би одоо хатуу ойлгож байгаа. Яа туслах вэ? Мөрөө хөтөлбөрөөр гаргана. Тийм ээ? Хамтран оюун ухаан. Одоо манай одоо олон хэлүүд юм болгоно гэж. Хүнээ гаргана энэ мөрөө хөтөлбөрөөр амьлуулах. Ингээл ардмд тушаалаа ардмд сонголоо тэгэл төр болох хэрэгтэй байхгүй. Тэгтэл өнөөдөр дээш орчсон дээрээс нь дарамтлаад тэгээ чамайг үлэн татнаа мэдж чинь чи намтыг намд мөнгө бол төсөл болгоод ингээд бүр алигаа алдуулж шít. Би тийм одоо сая юм дөрөвд энэ тууллаа шít. Үс зовлонг нь үзлээ шít. Надад ном сонгоогүй шít. Эрдэнтийн одоо согч надыг сонгосон шít. Ирэх болгосон шít. Тэгэл баг тийм. А гэтэл чи бидний хүн тэгдэгддэг хойно ингэж хандж байгаа. Энийг л одоо устгах хэрэгтэй юм. Тийм. Энийг л тухайн сая өөрч яаж байгаа өөрчлөлт хийх хэрэгтэй байхгүй. Байранд тавих хэрэгтэй төрөх. Одоо би ярьж байгаа энэ 26 жилээс 2 том бүлэглэл тийм ээ. Ардсан нам, Монгол Ардын нам. Ямар хариуцлага үлээсэн. Ямар хариуцлага үлээсэн. Тэгэхээр мэт хамгийн том бүлэглэл хатгаж байна уу? Хатгаж байна. Одоо мөнгөний том торгон болчихсон. Би одоо ингэж ярьдیں۔ л да. За одоо энэ эмгтээчүүдийг би энэ цаг зав гаргаж ингэж олон нэвтрүүлэг хийгээд тэр үр дүн төрөхгүй бол нэг намайг байгуулах юм уу эсвэл ногоон намынхаа нэг чиглэлээр яваад тэгээд өөрөө дэвшдэггүй, өөрөө албан тушаад дэвшдэггүй. Гэхдээ намаас одоо хүчтэй улсуудыг дэвшүүлдэг ийм бүтцийг бий болгох юм. Тэгээд би нэг хэсэг улсуудтай ярьлаа л да гэсэн. Одоо энэ ардын намынх нь бол ингэж байгаа. Манайд нэг тэгсэн шүү дээ. Тэгээд одоо манай намын дарга хэм билээд энэ хүн яриад байгаа. Намын дарга ерөөсөө ямар ч сайд болоогүй, хурлын дарга болоогүй. Тэгэл намаасаа ингээ бичээл ингээл заавар өгөхөөр биелүүлдэггүй. Заавар өгөхөл байчихгүй. Гаранлаацал да. Тий, гаранлаа яг хэлдэг нөгөө сонгогдсон түмнийхээ төлөө өөдрөмтгээд явжээ. Тийм шүү. А тэгээд тэр сонгогдсон төлнийхээ төмөө зүтгэж чадахгүй бол гүүрэн болоод нэг татаал авчихгүй. Тийм байх. Энэ их бол дараагийн сонгуульд бишүүлэхгүй байх хэрэгтэй. Тийм. Тэр өстрийн хариуцлага байх. Тийм. Тэгэхгүй өөрөө дээрнгүүж ороод дээшээ гарчдаг бол одоо. Тэгэхээр одоо намын дарагч өөрөө дахиж ороод өөрөө ерөнхий сайд болох гол өөрөө их мөнгө хуваарлдаг хүн болох гол. Ингээ би юу их сонирхдаггүй юм да. Альбом шоу сонирхгүй, юунд бол хөвд дэвшиг сонирхгүй. Тэгээ бүр болохгүй бол тийм намын тогтолцоо. Тэгэхээр манай ирээдүй юу бол ногоон л да, ногоон чиглэл. Хүүчин ногооны чиглэлийн юм юу ярьж байна? Та хоёр ер нь санаа солилцсон уу? Баян солилцсон ч одоо олон би хүүгээ мэдэрч байгаа хэвээр хэн болж хүмүүж ямар үзэл бодолтой байна тийм үү? Авгаж сайдлах мэдэрсэн юм байгаа гэж би бодож байна л да. Аав нөлөө өгч. Би бол ингэж бодож байгаа. Ерөөсөө бас нэг ийм айхтар үг байна л да. Хэрвээ ухаантнууд устдад орохгүй бол тэнэгүүдээр өдөрдөө нэгсэн үг шүү гэж. Энэ сайхтар үгтэй. Нөлөөлөх хэрэгтэй. Нэг хүн ертөнцийг өөрчлөн гэдэг гайхалтай биш үү? Тэгэхээр нэг дайчин ганц цаардахгүй гэж бас гайч. Ганц дайчин ганц цаардахгүй гэж. Тэгээд залуу хүн бол бүр шуурхай байх хэвээр, ичилтэй байх хэвээр, муу юмтай сүр духан дээр нь зохиж үзгэж ярьдаг шүү дээ. Ер нь залуу хүний ирч хүчил зөөрлөх аргагүй шүү дээ. Залуу байхад л ухаан хүн чинь одоо сэтгэл хөдлөлтөд ориглоо юмд явд айхаа мэдгүй явд юм байна. Тийм. Нас ихад тэр нь жоохон буурал игээл. Хашин дэндэл. Тийм. Тэгээ хөгжлийнхаа яг нөгөө цар хүрээгээ мэдэх хэрэгтэй юм мэдэж ярьдаг. Манайд одоо нэг хүн дэлхийн 36 дахь орн болно гэдэг байгаа. Тэгээ би зүгээр тэрийг одоо за эхний 7 байдаг. Дараа нь эдийн засгийг тодорхойлдог 20 орн байдаг. Гадаадаас ямар ч мөнгө зээл авдаггүй 40 орн байдаг. Тэгээ Монгол яатсан гэ 36-д орох юм. Манайд 36-д орох байршил биш 41-т нь байх юм бол юу гэдгөө гадна мөнгө өгч зээлмэл гэж нэг олон улсын байдал ороод идэггүй. Хаанаас ч мөнгө авдаггүй, хэд ч илүүснээ гаргадаггүй. Өөрсдөө гоё одоо ичгүртэй юмдаа явах нь бидний 90 онд 90 ямар байсан гэдэг нь шүү дээ. А тийм. Өнөөдөр очиж харал та. Тийм. Энэ хотоо яг тэр тиймэрхүү юм байт юм байна. Цэвэр цэнцэр цөлөл байж шүү дээ тийм биз. Тэгээ замын үдэ харчлаа. Энэ учир нь бас нам оролцоод байхгүй. Виториг байхад хамгийн түрүүнд гэж ярьдаг байсан. Нам аж ахуйн ажил хийгээд байна. Тэгээ одоо нам хотод бол ерөөсөө би бас энэ сэдвийг дараа ярих юм. Хотод бол ямар ч нам хэрэггүй шүү дээ. Өөрөөр хотын аваад ерөөсөө яагаад хэрэггүй гэж? Яаж хууль зүйн утгаар хоёр өөр хурал бид ярьж шүү дээ. Нэг нь хууль тогтоо төрийн эрх дээд явал энэ намаар одоо талцж үзэж болж байна. Энэ нөгөөх нь орон нутгийн өөрөө төлөвлөсөн хурал байхгүй. Шаал өөр хурал. Огтноо хэрэггүй. Энэ зүгээр бид талцуулж байгаа юм байхгүй. Нэг сонгонд очлоо сонгуулийн дараа хоёр мухлаг байна. Энд нэгдэг нөгөө юм тугаж байгаа байхгүй.
ингэж ард түмнээ одоо хувааж болохгүй. Тийм. За энэ хотын асуудал юм. За ингээд аймаг руугаа ороод ирзээ. Тэгээ ингээд цаашаа Говьалта, Завхан, Ховд, Баян үлгийн Улаас Завхан байл те. Манай аавч Говьалтан жаргаланд. Манай өвөө Завхны алдархан голын цаа. Би Завхныг дуужсэн. Би Говьалтан шаргал багшилтай байна. За. Аваач хоёлоо тийм. Манай аав болохоор жаргал тийм байна шүү дээ. Жаргал тийм. А тэгэл цаашаа гол гараа би одоо очиж цаашаа гол гараа тэр алдархан манай өвөө байгуулсан. Чомбол. Оо тийм тэр өвөө байгуул. Би тэгээ очиод биднийхийг босваад. За тэгээ энэ 5 аймаг би Говьалта Завхан хоёрыг байнга сонирхох тийм. Тэгээ төсөв бүрдүүлдэг юм байна. Тэгвэл төсвөө бүрдүүлдэггүй газар тэр чинь сонгуул явах шаардлагагүй. Тэнд менежер сонгогдно. Төсвөө бүрдүүлдэг бол. Тэгэхээр манайхаар ингээл нэг сонгуул гэдгийг зүгээр л арчил гэдэг нь ганцхан сонгуулиар ойлгоцсон. Тийм. Тэр чинь нийгмийн баялагын л хуваарлт шүү дээ. Тэгээ нийгмийн баялаг нь байхгүй юм чинь сонгуулиар яах юм? Нэг ядаж нэг ийм мөнгөнийхаа ялгааг хараад мөнгөний хуваарлтан дээр л явж байгаа шүү дээ. Нийгмийн баялагийг яаж хуваарлах уу гэдэг дээр илч төлөөлөх суугаал тэрийг айгүй шудраг байлга шилэн гэж байгаа болохоос Улаанбаатараас ирсэн мөнгийг 11 манухаа сууж одоо гар үргэж хуваарлаа суух ямар шаардлага гэж сони юм яах юм. Мөнгө байхгүй юм чинь яах юм бэ? Тийм. Гэтэл их асар их байдаг урсж байгаа. Хоёулаа 2 миллиард долларын борлуулалт хийгээ явж байна. Өнөө офшор дугуудыг хар. Одоо хуулийн зөвлөгөө авал 20-30 миллиардаар хөнд өгч шít. Яаж мөнгө ард түмэд очих юм бэ? Ингээ идэл яваад байгаа юм ч тийм бэ? Оюун толгой гиснээс бид хоёр чинь нэр бас оюун толгой анхны юм дээр л хамт яваад байсан. Ингээд оюун толгойн гэрээний баталсны маргааш өглөө хоёулаа талигаш авирын доктортой ТV-сээр ярьсан том бичлэгийг би саяхан олж харсан. За. Одоо гарцсан. Жишээ жил бот 6 жил үү? 10 онд л баталсан шүү дээ. 6 жил юм. Тийм шүү дээ. 10 юм ус хугацаа амархан өнгөрч. Тэгээд сая муудаад шүү дээ. Сая сониос шүү дээ. Энэ оюун толгой компанийн эхний 3 жилийн санхүүгийн баримтын шалгалтыг хийхдээ юу илэрсэн гэж 3 миллиард орчим доллар идсэн ууц өрн тарагдсан байна шүү дээ. 3 миллиард доллар. Монголын жилийн төсөвтэй хэмжээний идж ууцсан байхад тэрийг булаад хууль зөрчил бүгд ингээд явж ивэл яах вэ? Хоёрдугаар 130 одоо сая долларын одоо татвараа нууцсан байхад тэрийн 30 сая бол дарж ясан бол яах вэ? Ерөнхий сайд сайхан билээ. Дөрөвний төлөвд огцруудыг одоо санал тавьж явсан шүү дээ. Энд ч одоо Монголын төрийн ерөнхий сайд уу тийм ээ? Аюунхай маньцын хоёрын төвд хүн болохоор байгаа байхгүй. Ингэж яхад яаж ардын тэтгэвртэй яах юм? Яаж саяын хэлдгээр орон нутгийн төсөв мөнгө төрөг байх юм? Чулгаа хийгээд шүү дээ болохгүй шүү. Энийг зогсоох хэрэгтэй. Гурслын зогсоо өөртөө боловсруул. Гүч ийм л энгийн юм одоо бид чинь тойрч ярьж чадахгүй тэгээд одоо тэгээд нэг сонголтоо золголоо. Ганцхан газрын авшир дансыг л илрүүлж байгаа юм л да. Хөдөлшил яг л тэгсэн тэр нь бүгдээрээ 2011 оных байсан. Тэр айгүй энгийн шүү дээ. Би одоо гүйцэтгэх ажлын хүн 11 онд за нэг хэсэг усуудыг бүлэг болгосон юм байна. Зохион байгуулалтанд оруулсан байна. Нэг данснаас мөнгө хуваарлагдсан байна. Айгүй энгийн гаргалаа. Энгийн гаргалаа. Хоёроос тийм бүгдээрээ ингээл 11 онд таараад бүгд нэг юм донд туссан юм шиг тэнд очиж юу аахгүй шүү. Энд чинь зөвхөн нэг нь шүү дээ. Яг оюутлахын дэмэл тэнд явж шүү дээ. Оюутлах харуулж байгаа техникийн юм явж байгаа. Хоёрдугаар наа чи үнэхээр одоо Панама гэж одоо улсад байгаа ганцхан хуулийн фирм л одоо тийм эмгэлэрч шүү дээ. Өчнөө 10 одоо ийм фирм зөнд энэ тэмдгүү байгаа шүү дээ. Тэргээр манай аврагч цагч л яваа. Гарцаагүй. Одоо эрдийн гарцсан юу юм да энд байдгийн шүү энэ хуулийн дээр би зүгээр зориуд ингээ хэлчихээ та англи дээр ороод олчиж болно шүү дээ. Join for second evaluation round гэдэг хоёр дахь Liechtenstein 2011 онд. Яг тийм байна. Яг тийм үү. 2011 онд эдгээр 10 онд оюутлахыг гэрээ баталсан. Тий. 11-нд онд болоо шүү дээ. Энэ хэргийг яаж илрүүлэх үү гэдэг аргачлал гарч ирж байгаа юм. Тэгж бодлогоор тавьж шүү дээ. Цуулж байгаа. Ээж ингээл хараал явж байгаа. Тэгээ Монгол бол мундаг англи хэлтэй болцсон шүү дээ. Тэгээ энийг уншаад хэрэг илрүүлэх асуудал бол зорхно. За яг би энийг өөрөө уншсан учраас хэлье. Тэгээ дараа нь бүх данс гардыг. Бүгд гарна. Тийм учраас та нарыг ховсгоотой юм чинь бас нэг өршөөлөө хууль гаргал да. Тэгэж би бас та нарыг ч гэсэн авбаа шүү дээ. Уулмууд ийм ховсгоотой улсууд бас нийгэмд хэрэгтэй шүү. Нэг айхтар барьж аваад шуран гямданд хийх би одоо өнөөдөр хөндлөлтөд зүгээр болцоог нөгөө та энэ мөнгөө хэдэн цэцэрлэг болох уу? Хичнээн сургууль болох уу? Таны нэрээр болгоё. Тийм болцоо байна гэхэд
бас нэг өөр байж болно шүү дээ. Хүн бас байна шүү. Бас нэг хөөрөөд өнгөрөөд нэг жоохон юмд бас нэр тийм үү гадаад барьчих юм уу? Наа чи нууц юм уу? Энэ цаад улсууд нь үдэ хатгачихж байгаа байхгүй юу? Эдийн засгийн өршөөлийн хууль гэж гарсан тийм ээ. Хэлэлт байдлын хууль гэдэг. Шилэн данс шиг ахлан ярьсан л да. Өршөөлийн хууль ингэж явдаг шүү дээ. Хоёр дахь гарч байгаа төрөөчийн хууль буруу гарсан. За одоо 5 тэрүүн төгрөг одоо нууцсан байжээ. Одоо доллар гэж одоо яри хичнэж байт юм. Тэгэхээр энэ чинь эрүүгийн гэмтэрэг мөн. 5 авахын дээр нэмрээд 10 очих хэрэгтэй байсан. 5 жил 10 жил авах хэрэгтэй байсан. Энэ чинь болио. Та ямаа нуулгаа аваад ир. Ингээл явах хэрэгтэй байхгүй. Эрүүгийн ялыг өршөөгд нөгөөт нь авах хэрэгтэй байтал хоёулыг нь давхар өршөөгд тий авах юм авах л ёстой байхгүй юу? Тэгээд энэ өөртөө ингэж болохгүйгээс гадна жирийн хүмүүст одоо тэр татвар мотрыг хатуу чанга гэж яваа тийм ээ. Төвзийнхэнд ямар чанга гэж дард нь яддаг үлээ. Чи ард түмний бодож байгаа нь энэ юм уу? Өнөөдөр хаан бид сэлэнг дархан 100 хараагаар явлаа. Зах дээр нь очлаа. Ард түмний амьдралаа танилцлаа. Хоолой грамлж иддэг ус өнөөдөр дансаар иддэг болсон байна. Сүйд нь нөгөө дансаа хүн өхөө байсан. Ингээл зогсч нэг цус эргэлтгүй байж байгаа юм шүү дээ. Манай үндсэн хуулийн дээрээс хүмүүнлэг иргэнээ арчилсан нийгэм энэ чи яг тезисээ би өөрөө оруулж ирсэн л да. Тэр үнэхээр энэ эсрэг одоо Монгол бодлого явж штэ. Тэгтээ яг би одоо асуудал явж штэ. Саний юутай ингэ зүрлүүлээ яхад нэг хүн хулгай хийсэн бэ гэж бодъё. Хулгай хийлээ шүүх хуралдаа тэн дээр ингээд мөрдөн байсан энэ тэр юусоо хэрэггүй. Тэдний өдөр хулгай хийжээ. Тэгээд шүүхтэр ерөөсө 6 сарын дараа шүүх хуралч юм болно. Шүүхтэр үрж илээ. Дахиж мэдээл орж ирсэнгүй таныг дахиад 6 сарын дараа дуудлаа. Бүтэн жил болчлоо шүү дээ. Таны хулгай хийсэн чинь тохиолдол юм байж. Эртэл ийм хандлага байх ёстой л да. Тэгэхээр нөгөө хүн энэ өмнөлөг нэг юм хулгай хийх бол тохиолдол хүн чинь тэгээд тэгтээ төрөлхийн хулгай юм шиг. За дараа нь баяр тэнд өршөөгдөж юуч болоогүй бодоод энэ би ямар гоё улсад амьдэрт юм бэ. Энэ чи иргэн шил. Наач энэрэнгүй тэгээд дараа би ийм гоё нийгэмд ийм муухай юм хийгээд яваад идэм биш тийм. Би ийм гоё улсын иргэн усандаа бахархаж байна. Тэгээд нөгөө улсуудтайгаа ойлгоцож ярьж ингэж ярьдаг нь арчилсан болчих хамтарсан юм. Энэний утга учир бол тэгж явж байна л да. Одоо бол гэрийн хүн яг өөрсдөө хандах хэрэгтэй гэж бодож байна. Харин төрийн эрх мэдэл очих энэ аваргуудыг маш хатуу үзэх өнөө. Тэр чинь Сингапурын Ли ерөнхийдөө тийм. Гэхдээ тэр чинь өөрөө гүйж хариж хүн тудлын яриад авахад намайг ажилд аваач өчнөө одоо манай тойрог төчнөө өмнө 20 хэдэн мянган хүн дээр давхиж очиод юм тараагаад биеийг жохонхөө би ажилд чадна гэж яваад байгаа юм чинь. Тэгж л хамтах хэрэгтэй шин. Өөрөөр байх хэрэгтэй. Би авч явж байгаа байдал нь өөр байх хэрэгтэй. Одоо сонгуульд өглөөж хоёлын яаж чинь сонгуулийн үед нэг хар мөнгө нь эргэлтэнд орж эхэллээ шүү дээ. Тэгнь. Бузар юм аа. Тэгнь. Ухаан хүнд тойрогчлоод яваад шүү дээ. Тэг чинь их том мөнгө хөдөлж байгаа юм шүү. Хар мөнгөөр хөдөлж байгаа. Би энэ тав үзэхгүй гэж зөрж байгаа тэр. Тэгээ энэ одоо хаавал энэ үед бас санхүү эдийн засгийн тийм сайн биш үед иргэд айгүй идэвхтэй оролцох хэрэгтэй байна. Энэ одоогийн хандлагын хөшүүдээ ерөөсөө орох сонирхолгүй байна. Аль алинд нь сонирхолгүй байна. Ингээд энэ нөгөө тодорхой хэмжээнд санал нь хүрэхгүй бол тэгээ дахиж явагдана. Төсвөөс дахиж мөнгө зарцуулагдах байхад нөхцөл бараг үрдээ байна. Харин эсрэг ороод энэ одоогийн сонгуульд их хөрнө аврах, хойч үе аврах энэ авшаалтуудад тэмцэх ийм сонгуул болгож хувирах хэрэгтэй шүү. Тийм, асар хөвөрмөц. Өөрөлдөө хариулт тооцож байгаа ардны том юм байгаа юм л тийм ээ. Ингэж чадах нэг үе нэгхийн төлөө явах хэрэгтэй гэж байна. Ингэж чаднаа. Энэ чадах. Тэгэхгүй бол одоо яг энэ чиний энэ зурган дээр энэ хүүхдийн төлөө бид явах хэрэгтэй байхгүй юу тийм ээ. Тийм. Ирээдүйн шүү бидний. Тийм, энэ хүүхдийн зүйл баялагийг бидний хулгай гэдэг байгаа байхгүй юу тийм ээ. Тийм. Ийм л юм да. Тэгээ бид нар их хацтай. Одоо бас ядуу байхын хаз биш шүү дээ. Ингээд эн чинь одоо ерөнхий боловсролын сургуульд үйл ажиллагаа нь доктортой хөгжлийн боловсролын үзэл санаал гэж явчихж байгаа юм. Тэгээ манай дээр нэг ухаан зарцуулаад энэ төлөвлөдөг 90 үе биш ээ. Монгол улс их ядуу орны нэг учраас энэ доктортой хөгжлийнхаа хүрээнд л явна шүү дээ. Тэгээ тэр чинь нөгөө ядууг багасгаах юм чиглэлтэй байгаа. 960-ын хөтөлбөр програм битгий автагдаад вэ. Бид ядуу орон учраас тэгтээ тэргүй нэгдсэн үндэсний байгууллагын ивэлд байгаа гэдгээд энэ нэвтрүүлгийг дуусгая. Таны урилга хүлээж авч оролцсон баярлалаа. Хүүтэйг нэг танилцуулаарай. Тэгээ. За баярлалаа. За тийм.